Одоо тоогоор ажилладаг юм нэг ч байхгүй. Нарны гэрэлтэй, нарны камертай, камер нараар ажилладаг, гэрэлтүүлэг нараар ажилладаг. За одоо энэ тэгээд нэг 18 шиг панел байгаа. За 18 тий 18 тэл байгаа байхгүй. Цааталтаа би 18-д 36-т байсан. Тэгээд тэрийг 36 цаатал 18-д хэрэглэхгүйгээр энэ 18-аар болчихж байгаа байхгүй. Гэтэл тэрийг одоо тэгэл дараа нь өөр юмд ашиглана гэж боддог тий. Энэ ч бас айгүй үнэтэй байдаг шүү дээ. Тий. Энэ Японд л тоо. Оо за. Тий. За энэ ч бүр янз бүр баш мэт юм байна. Япон стилийн баш юм байна уу? Япон инженер зургийг гаргасан. Оо за. Тэгээд хамгийн гол нь Япон инженер яг Японуудыг дөрвөлж маягийн л барьчихдаг шүү дээ. Тэгээд дулаан алдагдaltaгүй гэдгийг л Японуудтай төгс. За орцгоо хэвтүүлээ. Танайхан байгаа мó? Манай нэг охин л байгаа. Тий. Сайн байна уу? Сайн уу? Зүгээр нэг Архимед группийн нэг юун дээр хөвцөө эзэмшигчдэр ярьжсэн байхгүй. Яаж одоо ингэж нэрсэл одоо ануудын даваагаа ярьж байгаа нэг юм чинь Монголдо яа сайхан амьдрах гэж яддаг шүү дээ. Монголдо сайхан амьдрий. Монгол сайхан амьдрахын тулд юу хэрэгтэй юм бэ? Маш гоё тухтай байр хэрэгтэй. Тэр нь маш зардал багтаа өсдөг байхгүй юу? За одоо цахилгааны нөө нэмэгдээд яс ихтэй зэрэг 200 м квадрат иймэрхүү байшингуулах зэрэг 2 сая ер нь гарч ийн. Гарна. Тий гараад байгаа байхгүй юу? За ер нь яг сэрэг хүндөө ээжж нэг 2 саятай тогтох гээд шүү дээ. Одоо манай энэ хойнохоо дал замбуулан отхон байж байна. Үнэндээ нэр замбуулангийнхаа уучлаараа муулж байгаа биш шүү. Даараа сүйд болж байна гинэ. Замбуулангийн юун дээр байдаг байхгүй юу? Групп дээр. Тэгэхээр даарж ингэж нэр энэ бодит байдлын тийм чаддаг. Замбуулангийнхан маань яасангүй. Олигт сайхан гүлж чадсангүй. Тэгээд ингээд ерөөд иймэрхүү башиг маш одоо миний мэдж байгаа замбуулан болохоос маш олон байгаа байхгүй юу? За гэтэл гой тухтай дулаахан тийм юу байна байшингууд байна. Гэтэл нөгөө башигийнхаа урсгал цахилгаан дээр асар зардал гараад байна шүү дээ. Гэтэ за энд ингэж байхдаа одоо миний таньдаг нэг хоёр хүн байна. Тэр хоёр ажигтай даарад байна. Ерөнхийдөө одоохон дараа чадaltaа энийгээ урсгал зардлыг төлж чадаад байна. Яваандаа хөгшөрөх юм бол сар болгон 2-300 зай чадахгүй ер нь хэцүүтгий байна да. Энийг яах вэ гэсэн асуудал. Ийм ус зөндөө байгаа. Монголдо сайхан амьдрахын тулд ийм байх хэрэгтэй. Энийн нэг номер асуудал маш бага зардалтай. Дулаахан хаус авах хэрэгтэй. Тэгээд тэрийг яг тэрний зардлыг гаргаад ингээд яг компаниуд байхгүй л байсан л да. За би өөрийнхөө хувийн зардлаар хувийнхаа мөнгөд барьчаа танад үзүүлье гэсэн багхгүй юу. Тэгэл би барьсан. Тэгээд уул нь би 100 үзүүлчихье гэж утсан чинь бас хүний бодсноор тийм амар хурдан бүтчихдэг ажил биш юм байна. Би ч ямар барилга барьж исэн биш. Ямар нэг тоос хурж үтсэн биш. Япон инженерийн зургаар, цэвэр Япон инженерийн зургаар. Чи 64 үед л метрийн хааны өрсөн ч дулаахан байсан чинь болохгүй гэж явах. Яагаад гэж яхан маргалдаад Япон инженер гэсэн чинь нөөт нэгж штэ. Чи Боинг гэж онгосон сууж үзсэн үү нэ? Үзлгүй яа юу яриад байгаа юм бэ? Боинг өсө 5 см зузаан байдаг. 13,000 м, 15,000 м өдөр авчаа хасах 100 градус төчдөг. Чи тэн даарж үзсэн үү гэж байгаа. Гүү гэж би тэгээд Боинг маш бариулах юм гэсэн байхгүй юу? Гүү тэрний дулаалгын материалдаа хамгийн чухал нь байдаг. 5 см байсан болно. 3 см байсан болно. Чи ямар материалаар яа дулаалсан бэ гэж хамгийн чухал гэж байна. Заавал гадраас хөндөй байх юм. Тодорхой хэмжээгээр заавал хөндөй байх гэж байна. Тэгэхээр чинь доороос сэргийдэх гүү юм байна. Газар хөлддөг юм байна. Газар хөлдөлтөөр нийтээр 2 метрийн хавцаа хөлддөг гэж байна гүн. Тий. Тэгээд хавар болоод гисгтэр зэрэг байшингийн доод хэсэг чи хамгийн сүлд гисдэг. Байнга байшингаа хүүтнэр жигэнж тэлдэг дээр л байж байгаа. Тэлдэг дээр л байж гэсэн үг байхгүй юу? А хөндөй өрцөн бахад газрын нээлгүй дээр салхилаад тэр хэсгээ цагаан дулаалах хэрэгтэй гэж байхгүй юу? За энэ хоёр дахь нь. Гурав дахь нь байшинг зөвхөн дулаан боловсруулалтаар хийсэн материалаар барь гэж байгаа. За. Чи дулаахан байг гэвэл. За тоосх байлаа. Шатаасан толсон орсон байх хэвээр. Тэгэл дулаахан болно. А гэтэл цементээр цутгаад ингээд барьсан ч юм уу тийм юм бол хүүтэн л байна гэж байгаа. Одоо би байшингийнхаа бараг 80% нь тэрний инженерийн боддоор л чи 20% нь миний үгэнд ороогүй. Бас жоохон тий 80% нь чи ингэсэн гэж байгаа. За тэгэл барьсан ямар ч бол алдагдал байхгүй. А гэтэл одоо цонхны шил нөхчөр байна. Одоо ингээд хатаасан шил гэдэг шүү дээ тий. Шилийг хатаахын тулд өндөр градусд ингэж халааж байгаа тийм хатаасан шил маш дулаахан байт юм бэл. Ингээд бүх юм дээр нь зөвлөгөө аваад барьсан бага хэмжээний эрчим хүчээр халаангууд дулаанаа барьчих. Одоо сая зүгээр ороод ирэхэд бол одоо би нэг ам дагуулж нэрээ тийм байх гэж байгаа юм биш. Угаасаа ороод ирэхэд амар халуун байна. Одоо хэдэн градус вэ? 25-6 градус байгаа. Бага. 25-6 градус байгаа. Одоо тэгэхээр 26 градустай байгаа. Тий, 26 градустай байгаа. Дээш болтой 28 мянтай байгаа. Айгуу дулаахан байна. Тэгээд одоо энэ чинь цэвэр нарны эрчим хүчээр явж байгаа.
нарны орчин учраас өдөр нэгдүгээр цонх маш гол дулаан оруулаад ирчих. Дулаан оруулаад. Тэнгүүд нар ажиллагаа болчих жоохгүй юу. Тэнгүүд хүн батарейгаа зинглээд юмж байгаа нөгөө нар чинь. Аа. Оройхон болоод нар онгод батарейгаар ажиллаж байхгүй юу. Нөгөө пар нөгөө нэг миний түрүүний лаборатори дээрээ дэсэг маш бага чадлаар ажилладаг пар нь очиж ажиллаж эхэлж байгаа. Ер нь иймэрхүү байшинд ийм амьдарч болох юм байна л гэдэг. Тэгэл жишээ болж байгаа шүү дээ. Тий. Ах юм нэг бурхан дахил бас энэ байна тий. Байна тий. Тэгээ гол нь нөгөө батарей маань энд байгаа. Тий энэ за энэ л ингээд харъя л да. Хоёр систем. За энэ хоёр 10 кВт 20 кВт-аар явж байгаа хгүй өөрийнх нь гаргаж байгаа чадлага. За энэ бол нөгөө түрүүний манай залуучууд байсан шүү дээ тий. Манай дашка маш. Тий дашка энэ тэдний хийсэн бүтээл гэхгүй юу. За энэ бол алдарт мацуу шита. Алдарт мацуу шита. Тий. Тэгээд энэ мацуу шитатай энэ яаж төгс хосолж ажилладаг юм бэ гэдгийг л харуулж байгаа. Одоо ингээд энэ батарейныхаа хорим руу ороод батарейгаар явж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо өдрийн нараараа хураагдаад тэгээд явж байгаа. За энэний яагаад нараар ингээд ажиллаж чадаад байгаа юм бэ гэдгийг за би тийш очиж харуулъя. Тэгээ. За энэ дээр би багц тавьчих байж байна. За 310 ватт зааж байна. 310 ватт. За 310 ваттаар халж байгаа байхгүй юу? Хэдийгээр 310 ваттаар халж байгаа ч гэсэн нэг цагийн турш явах юм бол унтарч амраад 125 ваттаар явж байгаа. 0.1 кВт-аар явж ийсэх шүү дээ. Тийм байна. Тий. Тэгэхээр л чинь нарны системийг бүрэн ашиглаж болж байгаа байхгүй юу? Одоо яг тэн дээр хараад одоо тэнд харагдаж байгаа 26 тэнд 26 градус. Одоо ингэ хараад би температур харуулъя. Энд одоо ингэ 26.5 градус. Ер нь амар халуун байгаа зэ. Ер нь яг одоо гэр дотор бол юм дуулаа. Энэ бол бүтэн шөндө хангалттай. Бүтэн шөндө хангалттай. Тэгээд өглөө нар гарахгүй бол яг нь. Нар гарахын үед материал жаахан суугаад ирлээ. За. Сууж ирээд тэгээд нөгөө нар гарангуй залгадаад цэнэглэгдээ. За гэхэд маргааш нь одоо бороотой ч юм уу бүрхэгдөө шүү дээ. Тэгээд нар гарахгүй шүү дээ. Тэгэхээр бол төвийн шумлгоо залгагдчих шүү дээ. Тэгээд 20 юу гэдэг бүтэн сарын турш нэг хэдхэн 2-3 цаг ч юм уу төвийн шумнаас авах варианттай байна. Тийм варианттай байхгүй юу? За. Хэмэлттэй. Бас хэмэлттэй. Энэ 100 баттар явж байгаа. Энэ 100 одоо 76 градус салцсан байна. 76 градус салцсан. Оо энэ бол амар халамжтай. 76 градусаар явж байгаа 100 баттар явж байгаа. Гэхдээ энийг бол тусдаа нэг менежмент систем хянаа явж байгаа. За энийг 76 байлгах юм хэд байлгах юм. Энэ өрөөг ерөөсөө 24 градус байлгана. 24-өөс хитрэх юм бол энэ өөр автомат унтарч байна. Тийм байна. Ингээд зохицуулаад явуулах. Энэ нь бас ганга халсан шүү дээ. Одоо эдгээр чи яг үгтэй яг л саяхтай адилхан нэг баг чадлага 300 баттар явж байгаа шүү дээ. Тийм байна. Энд чи өөрийг ухаалгаар өдөрдөн. 300 болох уу 500 болох уу гэдэг. За өнөөдөр одоо ингээд 24 градус болцсон байгаа учраас утсан дээр нэг би аппликейшн хийж байгаа. Тэргээр үзээд менежмент систем хянаад өрөөг би 25 градустай тааруулсан байгаа. 25 болоод ирэнгүүт өөрөө багсгаад ихсгээд ингээд өөрийгөө менежмент хийгээ явуулж байгаа байхгүй юу. Энэгээр хамгийн давуу тал. Энэ баашингийн чинь бүх тог нь халаалт нь хяналтын камерын систем нь хүртэл бүх юм нь саяны энэ юугаараа л ажиллаж байгаа. Ямар ч тог төвийн тог хэрэглээг өгсөн үү те.